За сайн байцгаана уу? Шинэ бичлэгээр уулзч байгаадаа баяртай. Өнөөдөр би та бүхэндээ жоохон Монголд байгаа хүмүүсийн төөрөгтөөд буруугаар ойлгоод байдаг эсвэл боломжгүй гэж боддог зүйлийн талаар жоохон мэдээлэл өгье гэж бодлоо. Амсяасаа өнөөдөр их сургуульд хэрхэн орох талаар ярина. Тэгэхэд бас дээрээс нэмээд би Монголоос шууд их сургуулиас сонгоод аплайдаад Герман хэллэггүйгээр англи хэлээр сурах програм дээр ирээд тэгээд мөн эрэхтэй хүүхдээ авчирсан найзтайгаа хийсэн ярилцлага бичлэгийн төгсгөлд оруулах болно. Тиймээс бичлэгтэй минь хамт байгаарай. Subscribe, like хамаалтаа. За тэгээд их сургуульд орох талаар ерөнхий мэдээлэл гэх юм бол хэдэн онд төгсөн бэ те хизээний ямар генерашны хүүхдээ гэдгээс хамаарна. Би бол 10 жилийн сургууль гэдэг нь одоо 10 жилээр л төгсдөг байсан үеийн хүүхэд. Тийм учраас тэр сургуульд одоо 10 жилийн сургууль суусан хүчлэгээтэйгээ бол энд шууд ирээд сурах боломжгүй. Тэхийн тулд яах вэ гэх юм бол Монголдо их сургуульд 2 жил одоо Германд гадаадд очиод сурна гэж бодсон мэрэгчлэрээс болсон байх хэрэгтэй байдаг. Хэрвээ герман хэлтэй сурна гэж бодож байгаа юм бол 2 жилээ суусныхаа дараа яг герман хэл бүр ингээд ихэнх сургууль үнэхээр C1-ийн төвшний мэдлэг шаарддаг байхгүй юу? Тийм учраас ингээд би одоо яг B1-тэй, B2-тэй, B2-тэй байна гэд яг бүр ингээд сургуульд авахтаа гэх юм бол баталгаатай, өөртөө ихтэй биш байна гэх юм бол энэ дээрээ студийн коллеж гэд 1 жилийн хөтөлбөр байдаг. Тэрэнд бол сууж болно. Тэрний талаар ер нь бүгдээ сонсон байх гэж бодож байна. Тэр нь яадаг вэ гэх юм бол угаасаа орохдоо B2-ын шалгалттай байдаг. Тэгээд үнэхээр Монголд хичнээн жил суусан хичнээн лаг сургууль курс төгссөн байлаа гэдэг энэ орчинд нэрээд Германд суусан B2 C1-ийн шалгалт авсан тэгээд гэрчлэгээ дипломоор энд их сургуульд ороод хичээлээ шууд ойлгоод явна гэдэг юм үүндээ байхгүй шүү гэж хэлмээр байна. Үннийг хэлэх юм бол энэ чих онгойлгох өөрөө ярих гэдэг юм чинь айгүй чухал үдэсний хичээл чинь маш чухал хэсэг нь учраас үнэхээр яг тийм одоо ингээд ийм сайн мэдлэгтэй хэлний төвшнгүүгээр судна гэх юм бол айгүй хоцогдолтой байна. Яг ингээд сургууль чинь чамайг ойлгуулах гэж өөрөө хоцогдолтой хичээл ойлгохгүй тий найз нөхдөд олж чадахгүй тэгэд өөрөөсөө хичээж жоохон хойштой авч юм зөндөө асуудал үүсчих боломжтой учраас ер нь бол 2 жил суусан байлаа ч гэсэндээ тий энэ 1 жилийн студийн коллеж гэдэг ямиг герман хэлээр сурна гэж бодож байгаа хүмүүс заавал хийгэрэй гэж би бол хувийнхаа зүгээс зөвлөн энд нь ингээд 3 төрлийн ингээд ерөнхий фахтэй мэрэгчлэлт нь хуваагаад тийс чиглэлийнх нь ингээд хичээлүүдийг герман хэлээр хэрэгтэй үг хэлхийг нь ооддаг гэсэн байхгүй юу. Тэр 3 төрөл нь юу байдаг гэх юм бол эхнийх нь эдийн засаг байдаг, хоёр дахь нь техник, тэгээ гурав дахь нь болох анагаахын чиглэл байдаг. Тэгээд өөрийнхөө мэрэгжлийнхаа сурах байгаа мэрэгчлэлтэй холбогдоод тэр ангид нь ороод тэрэн дээрээ ингээд математик юу гэдгийг те физик ч юм уу тэр хичээлүүдээ сураад явна гэсэн үг байдаг байгаа. Харин одоо 11 жилээр би 11-р анги төгссөн тий өсөж мөсөхгүйгээр 11 жил яг сургуультай сураад төгссөн гэх юм бол Монголдо 1 жил сураад тэгээд эндхийн сургуулиуд нь угаасаа 12 жил суусдаг байхгүй юу? Тэгээд их сургуульд авах боломжтой. Тэгээд тийм учраас 11 жил суусан бол Монголтоос яг сурна гэсэн мэрэгчлэр 1 жил суусан байх хэвээр. Тэгээд энэ ч ирээд бас 1 жилийн студент коллеж хийгээд гэж зөвлөхөөр байна. Харин одоо би 12 жил суусан тий сүүлийн үеийн хүүхдээ гэх юм бол энэ ч нэ ирээд шалгуур нь гэх юм бол заавал эсэлтийнхаа шалгалтыг өгсөн байх хэвээр. 5 хичээлээр бүгднээр нь 500-аас дээш оноо авсан байх хэвээр. Тэгээд энэ ч нэ ирээд студент коллеждо 1 жил сураад орж болно шүү гэж хэлэхээр зөвлөхөр байна. Студент коллеж сурах ёстой гэд байгаа ч гэсэндээ энэ бас ингээд одоо би энд герман сургууль очиж байгаа гэхлээ гэж шууд чамайг авчдаг юм биш бас ингээд авах чинь мэдээ чамаас ингээд ярилцаж хэлээ чинь шалгаад ерөнхий төвчнгээ чинь шалгалт авдаг байгаа шүү. Ер нь сургуульд орё тий Германаас Монгол байж хата ингээд шууд Герман ингээд сургуулиудаа сонгоод аплай хийя гэх юм бол сургуулийнхаа вебсайтыг шалгах хэрэгтэй. Ер нь гэхдээ ямар мэргэжил ямар сургууль байдгийг талаар мэдхийг хүсэх юм бол Study in Germany ZDE гэдэг сайтнаас ороод шалгаарай. Тэгээд сургуулаа сонгоод хүссэн мэргэжлээ олоод сонгосчихсон байх юм бол
энэ сургууль бүртгүүлэхдээ би шууд бүртгүүлээ сургуультайгаа холбоо бүртгүүлэх байна уу? Эсвэл үүний assist гэдэг вебсайтаар байгууллага дамжаад орох хэрэгтэй байна уу гэдгээс анхаарах хэрэгтэй. Ер нь хэдэн жилийн өмнө бол ихэнх газруудын үүний assist гэдэг юмаа заавал дамждаг болох ч байсан. Тийм гэхдээ бас ингээд сургуулаасаа мэргэжлээсээ хамаардаг байгаа шүү. Тэгээд Монголоос ер нь наашаага оюутан болж ирэхэд тавигдах ерөнхий шалгуур гэх юм бол мэдээж эхлээд хэлсэн хэлний шалгуур хэрэг герман хэл бол C1-тэй байх хэвээр өчтүүдийн коллеж сууна гэх юм бол B2-тэй хэрэг англи хэлээр сууна гэх юм бол IELTS юм уу TOEFL-ийн оноотой байх ёстой. Тэгээд санхүүгийн гэлтэй санхүүгийн батламж гарах хэвээр ер нь жилдээ бол 11,806 евро байх хэвээр тэрийг энэ шпилконто буюу ингээд хаалттай данс нэгээд сархлын тэрнээсээ мөнгө аваад явна гэсэн байх хэвээр. Тэгээд сарын нэг оюутны зардлыг ер нь дунджаа тооцно сард 930 40 евро үрэх хэвээр гэдэг. Тэгээд сард яг тэр мөнгөө данснасаа ингээд аваад хэрэглээд босч болдог тийм байгаа. Тийм хаалттай данс нь Fintibra Expatio гэдэг хоёр төл байдаг. Тэр миний таньдаг хүн ч гэсэнд яг тэр энэ банкнуудад холбогдоо Fintibra гэдэг нь ер нь бол найдвартай мэлээ. Тэгээд яг хөө тэнцэнсээ шууд нээц визэн гаргахгүй. Тэгээд тэгсэний мөнгөө бол асуудалгүй шууд нэг хөдөлгөөгөө бацаагаад хүмжээг нь авсан шүү. Сервис фиг нь мэдээж 50 билүү евро тэрийг үлдээд постыг нь бол бүхэнгээ буцааж авсан байд. Хэрвээ үгүй намайг хин нэгэн хүн батландаа манай гэр бүлийн ах эгч аав ээж ч юм уу эсвэл хин нэгэн ойр дотны хүн Германд байдаг. Тэгээд тэр хүн миний ингээд бүх саадлыг батландаана гэх юм бол тийм батландаагчийн баталгаа бичиг гэд бүх материалуудыг бүрдүүлээд өгөх ёстой. Тэгээд бас тэрнээс өмнө ингээд хэрвээ Монголдо бакалаврын магистрийн цэглэлээ суучсан бол миний тэсэн сургууль бас манай тэр ерөнхий боловсролын сургууль энд ингээд батлагдах уу, хүлээн зөвшөөрөх үү гэдгийг шалгуулах хэвээр тэрийг Anabin гэдэг вебсайтаар шалгуулдаг. Тэгжээс хараад манай энэ сургууль болох юм уу гэд тэгээд нэг анхаарах юм гэх юм бол сургууль нь одоо Монголынхоор бол магадлан итгэмжлэгдсэн юм. Тэр яг мэрэгчлэн магадлан итгэмжлэгдээгүй байх тохиолдол байдаг юм билээ. Надад яг тийм зүйл тохиолдсон. Тийм учраас заавал болгоомжтойгоор ажиллая. Мэрэн яг хувийн сургууль сүүл шинэ нэгж байгаа сургуулиуд гэх юм бол зүгээр яг сургууль нэгжсэн хэрний олон улсад хүлээн зөвшөөрөгдөг Монголд хүртэл магадлан итгэмжлэгдээгүй байдаг юм билээ шүү. Тэр нь маш чухал. Тэр нь ингээд одоо ингээд намайг суушаах төгсгүүд яг батлагдаг байсан. Одоо бол яг хүлээн зөвшөөрсөн тийм сургууль гэсэн юм бол байхгүй. Чамайг яг суушаах үед чинь магадлан итгэмжлэгдсэн байсан үг гэдгийг нь тооцдог юм байлаа шүү. Тэгээ бас Германаас бас засгийн газраас тэтгэлэг авч болдог. Таад Erasmus гэдэг хөтөлбөр байдаг. Тэгээ энэчний хань эзэн байгаа эсвэл энэчний шиг сургууль авах гэж байгаа хүмүүс бас өөр тэтгэлэг авах боломжууд бол байдаг. Тэгээ бас тухайн сургуулиас нь хамтан ажилладаг санхүүгийн байгууллага ч юм уу, тэгээ зээлээс уулзах ч юм уу гэх боломжууд бол байдаг учраас энэ талтай бол шанцаад хэцүүгээр бодоод авах хэрэггүй. Тэгээд энд байгаа оюутан болох ч хүн болгон заавал эрүүл мэндийн даатгалсан байх хэвээр. Тэгээд виз хэрэгтэй одоо тэгээд 2025 оны 1 сард гарсан шинэ хууль одоо тий хамгийн сүүлийн мэдээ гэх юм бол одоо Монгол дахь Германы элчин сайдын яам оюутан болон Ausbildung эсвэл хэлний курсыг хийж байгаа хүмүүсийн визний материалыг авах байлцсан байлээ. Тэр нь VFS Global гэдэг вебсайтаар дамжуулаад виза мэдүүлдэг болсон байлаа. Тэгээд тийшээ ороод Монгол улс гэдгийг сонгоод тэгээд цаг аваад материалаа бүртгүүлээд тэгээд визэндээ ордог болсон байлаа шүү. Тэгээд дараагийн чухал юм бол одоо application CV тий тэрийг явуулах хэрэгтэй. Тэрийг яагаад сурах зорилготой байгаа юм бэ? Тэгэхээр цаашдын зорилго чинь юу юм бэ гэдгийг нарийн тодорхой уран цэцэн хөхтэй бичвэрийг зөвлөхөд байна. Оюутан Германд оюутан байхын давуу тал гэх юм бол зөндөө олон тийм аппликейшн вебсайтууд байдаг. Тэр нь оюутны хөнгөлөлттэй дэлгүүрүүд бүр доктор Мастенс готлын дэлгүүр хөтөлбөр хямдалах байдаггүй нэ баг зөвхөн оюутнуудад оюутны хямдалгийг зарладаг. Тэгээд
Тийм тэр одоо аппликейшн дээр нь орох юм бол зөндөө олон вебсайтууд байдаг. Тэгээд Apple-аас эхлээд янз бүрийн техник, технологи, спорт, Nike тэ Adidas гэд бүх ер нь ингээд хүний хэрэглээ юу байна тэр олохны ингээд оюутны хөнгөл олгодог. Тийм код өгдөг. Тийм вебсайтнууд байдаг шүү, аппликейшнууд байдаг шүү. Тэгээд оюутан болчих юм бол 7 хоногт бол 20 цаг ажиллах хэрэгтэй. Тэгээд оюутны амралттай үедээ бол илүү их цагаар ажилладаг. Тэгээд Монголынхаас өөр юм гэх юм бол өвлийн семестр, зуны семестр гэд байдаг. Тэгээд материал авах бүсдгүүлэх хугацаа гэж байдаг. Тэрнээс нь заавал өмнө бүсдгүүлэхээр өвлийн семестрийн бүсдгэлийг 6 сарын 15 хүртэл авдаг байгаа. Зуны семестрийн бүсдгэлийг болохоор 1 сарын 15 хүртэл авдаг байгаа шүү. Тэр хугацаанд нь заавал амжуулаад аль болох эстгэн ер нь материалуудаа бүсдүүлээд эстгэн хөгжүүлтэй. Тэгээд сургуулиастайгаа холбогдоод ч юм уу тий. Тэгээд наашаа цаашаа имэйлээр харилцаад материалаа илгээх гээд шуудан тэгээд угаасаа цаг зөндөө ордог учраас заавал эстнээс бэлтээрээ гэж зөвлөхөөр. Тэгээд оюутан болоод төгсчих юм бол чи энэ Германд академик зэрэгтэй дипломтой тий. Тэгээд бас ажилтай гараад авах цалин ч гэсэнтэй ер нь зэрэглэл нь өндөр болоод явна гэсэн үг шүү. За тэгээд их сургуулийн академик зэрэг авъя гэсэн чинь тэр дотор зөвхөн university буюу тий зүгээр одоо бидний мэдих их сургуулиас гадна энэ чи фахшүүлээ, хогшүүлээ гэдээ байдаг байхгүй юу? Тэгээд тэрний ялгаа тайлбарлаж өгье. Их сургууль буюу university суух юм бол одоо тэнцэл зөвхөн докторийн зэрэг хамгаалаад ганц ялгарах юмны гэвэл тийм бакалавр, магистр тэгээд доктор зэргийн хамгаалахыг зөвхөн их сургууль хамгаалж болно. Тэгээд доктор гэсэн титлийг нь тий их сургуулиас л өгдөг байгаа. Тэгээд ер нь бол их онол судалгаа шинжилгээнд төвлөрсөн. Тэгээд оюутнууд нь хичээлийн хөтөлбөр программыг нэг хичээл сонголт гэдэг шиг ер нь өөрөө хүснээ жоохон уян хатан сонгон суралцах боломжтой байдаг. Цагийн хувьд ч тэгээд яг онцгой нарийн мэргэжил буюу хууль ч юм уу, ангаах, байгалийн шинжлэх ухаан гэх нарийн мэргэжлүүдийг бол их сургууль боломжтой. Хогшүүлэг гэх юм бол хогшүүлээд бакалавр, магистрийн зэрэгтэл сурах боломжтой. Докторийн зэрэг гэж байхгүй. Тэгээд их сургуулиасаа давал гэх юм бол илүү дадлаг талдаа төвлөрсөн байдаг. Дадлаг талдаа гэнгүүт хүмүүс аваас бэлдэн гэж бодож болохгүй шүү. Их сургууль академик зэрэг яаж байгаа. Тэгээд сургуулиуд нь ингээд өөр нэгэн хамтарч ажилладаг зөндөө олон том байгууллагууд байдаг. Тэнцэн бүр ингээд өөртөө мэдээж сонгоод заавал хийх ёстой дадлаг гэдэг юм удаан хугацаагаар тийм дадлагуудыг заавал хийлэгтэй. Тэгээд сургуулиас нь цаанаас нь сургуулийнхаа одоо хэдэн жилийн хөтөлбөр бакалавр, магистраас хамгаараад гэдэг хөтөлбөр хичээлийн хувьд нь бол ер нь бол гаргаад цаанаас нь гаргаад өгчдөг байдаг шүү. Ер нь сууж байгаа хүмүүс оюутнууд хичээлүүд нь дандаа ингээд илүү цөөхөн хүүхдүүдтэй ангиараа ордог гэсэн үг. Ер нь бол баг ингээд ангигээд явдаг. Тэгээд мэргэжлүүд нь гэх юм бол яг илүү дадлаг төвлөрсөн байдал хэрэгтэй. Тийм дизайн, эдийн засаг, инженери юм уу? Тийм мэргэжлүүд хамаардаг байгаа. Тэгээд хогшүүлээтэй ч гэсэндээ яг өөртөө сонгож суралцаа гээд цаанаас нь холбогдох юм бол илүү амар байт юм шиг санагдсан надад. Би өөрөө хогшүүлээг сууж төгссөн. Тэгээд тэднэр нь илүү ингээд оюутнуудаа шууд ингээд имэйлээрээ харилцдаг. Тэгээд амар шалгуурууд нь байгаа ч гэсэндээ бүр амар их сургууль шиг хатуу чанга гэдэг юм байдгүй байхгүй. Тийм тэгээ бас яг ялгаагүй сууж байгаа ч гэсэндээ зээл сургуулийнхаа зүгээс хүсэл өөрөөс нь эсвэл тэр хамтарч байгаа байгууллагаас нь ингээд зээл өгч сурахдаг нээлттэй боломжууд бол зөндөө байдаг юм шиг санагдсан миний хувьд. Тэгээд багш нартайгаа айгүй дотн харилцаатай байдаг юм. Тэгээд ер нь бол аль ч сургуулийн university юм уу хогшуулын айлыг нь ч төгссөн байлаа гэсэндээ ялгаагүй диплом чинь бүх одоо улстай Герман улстай болоо олон улсад хөлөөн зөвшөөрөдөг адилхан зэрэгтэй. Харин чи нөгөө илүү их одоо шинжлэх ухаан талаасаа тий нарийн мэргэжлийн эсвэл ингээд докторийн зэрэг хийгээд амар карьер хөөж ингэж ямаар байна гэх юм бол мэдээж universityг зөвлөнө.
Харин би одоо энэ мэржлийн талаа илүү ингээд бодит байдалтай гараад илүү ингээд суралцаад хурдан ингээд яг ингээд төгсөөд ажилдаа гараад шууд ажиллаж эхлэмээр байна гэх юм бол хоогшруулын илүү дээр юм шиг санагдсан байхгүй юу? Тийм учраас тэгээд өөртөө чинь сонгоод тэгээд интернет хэлсэн миний вебсайт руу ороод сайн судалгаа хийгээрээ. Яа тэгээд тэрнээс гадна бас Dualis Studio гэж байдаг. Тэр нь болохоор бас хаус бэлэнтэй төстэй ажиллангаа суусдаг зүйл. Гэтэ миний одоо ганц нэг хүмүүсийн мэдгээ сонсоход үнэхээр айгүй ачаал өндөөстэй эссэстэй байдаг гэж сонссон. Тийм учраас ер нь бол яг сургуультаа сураад төвлөрчөөд тэгээд өөрөө хажуугаар зүгээр цагийн ажил олоод хийх юм бол илүү чи одоо сургуультаа төвлөрөөд тэгээд арай л стресс багтай ажиллаж юмдээ шүү, сурах шүү гэж хэлгээд байна. Тэгээд одоо найзтайгаа хийсэн ярилцлагаар хүлээр авч үзээрэй. Тэгээд бичлэгтэй минь хамт байсан. Баярлалаа. Subscribe, like хийхээ бити мартаарай. Тэгээд дараагийн бичлэгээр юуны талаар мэднэ да бас комент хэсэгт үлдээгээрэй. Эсвэл миний сошиал медиагаар холбогдож асууж болно шүү. Тэгээд баяртай. За сайн байна уу? Германд яажсэн талаар тавчгаа яаж өгөөч? Миний хувьд болохоор Германд сургууль сонирхож байгаад тэгээд гол нь герман хэл жоохон сайн биш байсан. Тэгээд англиар яг өөрийнхөө чиглэлээр програм олоод тэгээд програмд эхлээд нөгөө нэг сургуультай холбогдоод материалаа явуулаад болох уугүй юу гэж ярьж байгаа. Тэгээд материалаа явуулаад тэгээд сургууль маань бас хүлээж аваад тэгээл яг ном журмаараа нөгөө элчингийн вебсайт дээр байдаг материалуудаа бүлээл тэгэл ирсэн. Тийм материал донд нь бүсдүүлэх материал донд нь хэцүү тийм зүйл байсан уу? Бүрдүүлэх материал нь болохоор ерөнхийдөө хамгийн чухал нь болохоор сургуулийн урилга. Тэгээд сургуулаасаа болохоор өмнө нь угаасаа холбогдоод өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарлаад одоо аплайдж болох уу гэдээ асуусан тэгсэн ч болно гэдгсэн. Тэгээд бүх нөгөө эсээгээ бичээд өөр бас нөгөө шалгалтын оноо, өөр диплом, өмнөх диплом мэтэр явуулаад. Нөгөө одоо мастер сурж байгаа. Тийм өмнөх диплом мэтэр явуулаад тэгээд сургуультаа хүсэлтэд гаргасан чи айгүй хурдан хүлээж авлаа гэж хариу өгөөд тэгээд ерөнхийдөө сургуулийн урилга болцсон. Тэгээд бас л ер нь бас тест нь хэд утсан бэ сургуулийн урилга авах хүсэл? Би өөрөө л ер нь бол жоохон уудсан. Тэгээд сургууль руугаа ер нь хариу бичингүүт надад айгүй хурдан хариулаад ирсэн. Имэйлээр холбогдсон тийм. Имэйлээр. Тэгээд би болохоор эсээгээ бичихтэй баг 100 жанга бичсэн. Гэтэ тэрийг бол уг нь хурдан бичих болох байсан. Тэгээд өөрөө нэлээд жоохон бас бодоод тэгээд цаг авч агаад бичээд тэгэл явуулсан ч бараг 7 хоног хүрснөө яасан. Айгүй хурдан хариу ирүүлсэн. Тийм тэгэл эндээс бол сургуулийн талаас бол нэлийн айгүй дэмжлэгтэй миний одоо ийм юм хэрэгтэй тийм хэрэгтэй гэсэн болгонд айгүй хурдан хариу өгөөд юу айгүй дэмжиж айгүй тусалсан. Англи хэл дээр хичээлээ үздэг гэсэн шүү дээ. Тийм англи хэлний эсэндээс шалхуур гэж байдгүй юу? Тийм миний програм болохоор англи хэл дээр тэгээд ерөнхийдөө сургуулиас тавьжсэн шаардлага нь болохоор IELTS-ийн оноо юм эсвэл одоо англиний мэдлэгээ тийм батлах ямар нэгэн бас тийм сертификат энэ төр нэгчээсэн. Тэгээ би болохоор IELTS үржижсэн. Тэгээд IELTS-ийн онооныхон хугацаа нь бол дуусаад чинь өснөөсөө хойш 2 жилийн хугацаанд хүчтэй гэж авдаг. Тэгээд би болохоор тэр үед баг өгчөөд нэлээд баг 3 4 5 жил ч болов нэлээд удацсан л байсан л та. Тийм гэхдээ нөгөө бас давхар миний нөгөө өмнө нь бас нэг мастер хийжсэн. Тэгээд тэр мастер маань англиар хийжсэн болохоор бас англи дээр дипломтой болохоор тэрийг нь бодолцож үтсэн байж магадгүй. Гэтэ би яг хөө тэгээд дипломоо тэгээд IELTS-ийн оноо бас нөгөө эссе энтрэ бүгдэрнгийн тэгээд англиар өгсөн л тоо. Тийм тэгээд тэр тал дээр бол өөр яг сургуулиас нэмж асууж шаардсан тийм хэлний мэдлэг энтер гэж байгаагүй. Сургуультаа бол онлайнаар бол холбогдож яриаггүй тий?
Тий ерөөсөө яг би бол бодохдоо нөгөө нэг эсээ энтрээ явуулчаад тэгээ дараа нь бас ярьслага энтер хийх юм болов уу гэж бодож байсан. Тэгсэн чинь ерөөсөө тгээгүй. Тэр нь бол гэхдээ сургууль болгоны хувьд өөр байдаг ах л та. Тийм миний одоо сурж байгаа сургууль болохоор хоогшуулээ болохоор үүнийгээс арай өөрөж магадгүй. Үүний зурх юм бол магадгүй бас нөгөө арай хоёр моёр шатлалтай тийм процесс байж магадгүй. Одоо сурж байгаа мэргэжил нь өмнө суусан мэргэжилтэй нь холбоотой юу? Өөр чиглэлийнх үү? Үгүй одоо би өмнө нь болохоор юугаар сураад бакалаврт болохоор бизнес удирдлага сураад тэгээд мастер болохоор санхүүгээр хийгээд тэр чиглэлээр ажиллаж байсан. Тийм тэгээд энэ сурж байгаа мэргэжил маань болохоор одоо боловсрлоор сурж байгаа. Тэгээ би яг уу сургуулиас анх асуусан л та миний ингээд background өөр мэргэжилтэй тэгээд би сурж болох уу өөр бол яг энэ чиглэлээр бас сонирхож байгаа гэдгсэн чинь сургууль маань болно гэж хэлээд тэгээд аплайцсан. Тэрнээс биш одоо тэр яг сургууль юм уу тухайн програмаас л болох байх. Тийм. Тэгээд сургууль бол ер нь өөрөө тэгээд өмнө нь ямар нэгэн тийм диплом бичсэн одоо боловсролын зэрэг хамгаалсан бол хангалттай гэж үзчихсэн болохоор яг тийм юм гэж хатам шаардлага тавиагүй. Тийм тэг гол нь нөгөө боловсрол гэхээр одоо өөрөө яг илүү нөгөө заах арга барилыг сурна. Тэгэхээр тийм заах хүсэлтэй, багшлах хүсэлтэй тийм байх юм бол ер нь бол сургууль дэмжижсэн. Тийм. Бичээ CV нэг чухал гэсэн үг шүү дээ. Тий одоо нөгөө юун захиа одоо нөгөө personal statement тийм. Тэрэн дээрээ л яг өөрийнхөө салтгааныг сайн тайлбарлаад би яагаад одоо энэнийг сурах нь надад яагаад хэрэгтэй эсвэл миний нөхцөл байдалд яагаад хэрэгтэй гэдгээ сайн тайлбарлаад чинь тэр болсон. Санхүүгийн тэлтэй яасан бэ? Даасандаа мөнгө байршуулах шаардлагатай гэдэг шүү дээ. Тэрнээс өөр ямар боломж бас байдаг юм бол? Тийм бас Германы визний нэг чухал юм болохоор яг тэр санхүүгийн баталгаа. Тийм ерөнхийдөө ихэвчлэн нөгөө нэг энэ гадаадаас ирж байгаа хүмүүс чинь санхүүгийн баталгаагаа нэг 11 мянга ч л одоо нэг тийм евро энд таасанд нөгөө төгжээтэй Сберконтод байршуулад тэгээд 9 хойноо нөгөө тэрнээсээ нэг сар болгон тодорхой хэмжээний мөнгө авдаг нэг тийм зохицуултаа байдаг. Тэгээд өөр нэг арга нь болохоор бас нөгөө Германд одоо ойрын гэр бүл эсвэл одоо хамаатай садан ч юм уу те сайн таньдаг өөр тийм ихтэй хүн байх юм бол тийм хүмүүс бас нөгөө баталгаа гаргаж өгч болдог. Тэгээд миний хувьд болохоор манай их чинд байдаг болохоор надад тийм баталгаа хийж өгсөн. Тийм тэгэхээр нөгөө 11 мянга евроны дарамт нь харцангуй гайгүйсэн л та. Тийм гэхдээ хэдий тийм ч гэсэн 9 хойноо бол бас нэг хүн ч амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ажил хийгээд ч юм уу нь бол бас ямар нэгэн байдлаар амжиргаагаа залгуулах арга болох нь чухал. Оюутны хувьд чинь 7 хоногийн 20 цагийн ажил гэж зөвшөөрөлтэй байдаг тий. Тий. Оюутны визэн дээр болохоор жил 140 хоног гэд тавьсан байдаг. Тэр нь болохоор ерөнхийдөө нэг за максимум 7 хоногт 20 цаг ажиллах боломжтой. Гэхдээ угаасаа нөгөө давхар хичээлд яваад тахаар тэрнээс илүү угаасаа ажиллах боломжгүй л дээ. Тийм. Тэгэхээр тэрийг бас давхар тооцоолоод. Одоо энэ магистрийн хөтөлбөр нь хэр удаан хугацаанд байдаг юм? Ер нь бол яг жирийн дунджаар бол 2 жил байгаа. Тийм. Тэгээд минийх болохоор яг 1.5 жилийн арай богино хөтөлбөр таарсан. Бусад гэхдээ ер нь түгээмэл магиструуд бол дандаа нэг 2 жил байгаа. Тийм. Тэгээд эрэхтэй гэр бүлийнхаа хүүхдийг ч юм уу авчих боломж байдаг болов уу? Тэслээд. Тий, хүүхдээ авчирхад болохоор яг нөгөө нэг одоо элчингээс шаардж байгаа. Баримт одоо яг хүүхдтэй тохиолдолд визаараа удаан гард юм билээ. Хүүхдтэй байх юм бол нэг 4-7 хоногийн дотор бол хариу нааштай хурдан гарчдаг. Хүүхдтэй байх юм бол нөгөө хүүхдийн бичиг баримт гээд шалгаж ийн гэдэг айгууд юм билээ. Тий, тэгээд миний хувьд бол тэрийг бараг 4 сар шалгасан. Гэхдээ өөр одоо манай ангид байгаа бас өөр хүүхдтэй ирж байгаа гадаад одоо хятад метод турк морк найзуудыгаа харахаар тэднээс бол бас бүр удсан одоо
нэг хятад эмэгтэй байгаа 2 хүүхэдтэй. Тэгээд юунда визэндээ визэ мэдүүлчихэд бараг л 9-10 сар бараг хүлээсэн. Тийм. Тэр турк найз маань ч гэсэн ер нь бол яг хүүхдтэй тохиолдолд бол их цаг орох юм билээ. Гэхдээ боломжгүй бол биш. Тэгээд цаанаасаа яг нөгөө шаардсан юмнуудыг нөгөөх юм бол тэгээд нааштай гарч. Шаардсан юмнууд нь яг юу байдаг бол санхүүгийн баталгаа. Тий, санхүүгийн баталгаа ч бас давхар нөгөө хүүхдээр давхар орно. Тийм. Тэгээд одоо хүүхдтэй холбоотой бүх бүжиг баримтад төрсний гэрчлэгээ өөрөө тийм одоо аавынхаа зөвшөөрөл. Тийм. Тэгээд бас нэг юм нь болохоор нөгөө хүүхд чинь энд ирээд хаана байх юм гэд тэрийг аяга асуусан. Тэгэхээр энд одоо ямар нэгэн тийм цэцэрлэгт бүртгүүлсэн тийм бичиг авч өгчээсэн. Тийм. Нэг хүүхдэд бол энэ санхүүгийн байдал нь сард хэдэн евроны нэмэгдэл мөнгө зардал гэж тооцоолдог юм бол тэрийг өстө сайн мэдэхгүй байна. Яг өстө бүүмэд ямар ч байсан нөгөө баталгаагаа автаа хүүхдээр хамт бичүүлсэн. Тэгээд тэр цаанаа бол тэр хүмүүс нь тооцдоглох. Гэтэ яг тэтэд гэж хэлж мэдэхгүй байна. Бодвол максимаар одоо яг хамгийн сейфер ботход одоо нэг хүн дээр ч 11,000 гэж байгаа шүү дээ. Тэр одоо баг тэрийгээ даблдаж бодох юм болов уу? Эсвэл хүүхд болохоор арай бага үеж бас магадгүй тийм. Тэгэхээр өстой кейс болгон тэр өөр. Манай тэр турк найз болохоор юугаа хүүхдтэй тэгээд давхар бас ихнэр дээр игээд ингээ 3 хүнд санхүүгийн баталгаа гаргасан. Тэгээд тэрийгээ бол яг туркээс нөгөө мөнгөө байршуулсан. Тэгэхэд бол бүр машин жишээ зараад тэгээд бас айгүйх мөнгө орсон л гэж тэгсчлээ. Тийм тэгээд жил болгон бас тэрийг сунгуулна. Тэгэхээр ер нь бол тэр бол бас жоохон хэцүү. Сургуулийн хэлтэй англи хэлний хөтөлбөр бол ер нь бол хаасаагүй байдаг юм биш үү тий? Тийм заавал герман хэл суух шаардлагагүй англи хэлтэй хүүхдүүд бол шууд ирэхэд суучих боломж нээлттэй гэсэн үг шүү тий? Тий, ер нь бол одоо бас улам түгээмэл болол ах шиг байгаа Германд. Яг одоо нэг хотыг сонголоо гэхэд тухайн хотынхоо нэг сургуулийг хайжгаад тэгээд англи тийм програм, интернэшнл програм энтергээ тайхаар ер нь нэлээд сонголттой байдаг болцсон мөлий. Тий, бүр урд нь бол 10 жилийн өмнө бол нэлээд бас тухайн үед нэг мерсер байдаг байсан. Гэхдээ одоо бол бас нэлээд түгээмэл болцсон. Тэгээд Германы хотуудыг хараад хахад ч гэсэндээ өмнөхөөс нэлээд ингээд интернэшнл болсон гадаа хүмүүс айгүйх англиар ярьж явж идэг хүмүүс зөндөө байдаг болсон. Тийм болцсон харагдаж байгаа. Тэгээд англи програмуудын хувьд бол ер нь том үний бол нэг заавал тодорхой нэг англиар нэг програм гаргацсан л байж байгаа. Тэр бол нэлээд бас түгээмэл болоод байгаа юм лээ. Тэгэхээр заавал нөгөө герман хэллээ B1 B2 C энэ төр хүрнэ гэхгүй. Тэгээд англиар орж болохоор сургууль бол бүр C1 гэдэг өндөр шалах хэрэгтэй юм шиг үлээ. Тийм одоо сүүлд нь одоо Монголоос шууд их сургуульд ирья гэж байгаа хүүхдүүдэд өгөх зөвлөгөө гэвэл юу вэ? Гэхдээ ер нь бол яг Германд ирж байгаа бол тэгээд програм нь англи хэл дээр байсан ч гэсэндээ герман хэл угаасаа ирэл хэрэгтэй. Тэгэхээр герман хэлээ сайн үзэх нь чухал юм билээ. Тэгээд гол нь нөгөө хичээлээ одоо энд англиар үзээ яваад тахаар герман хэлээр сурахгүй байхгүй. Тэгэхээр уг нь бол энд ингээ амьдарч байгаа юм чинь герман хэлээ сурах нь айгүй чухал. Герман хэлээр сурвал ер нь айгүй хэрэгтэй. Тэгэхгүй болохоор яг бас яг ойр зур ингээд англиар яриад яваад иж болно. Гэтэ энэ яг улсад нь ингээ амьдраад ер нь ингээ жоохон соёлыг нь ойлгоод энэ хүмүүсийг ойлгоод энэ нийгэмд нь ингээ жоохон ойртой гэх юм бол тэр хэлийг ойлгох хэрэгтэй. Тэгээд хэлийг сурж иж соёлыг угаасаа гадардаг болно. Тэгэхээр яг герман хэл бол хамгийн чухал гэж хэлээ. Баярлалаа. За баярлалаа.